Сайн байцгаана уу? Цахим татрын систем буюу e-tax системд татвар төлөгч хувь хүн нууц үгээ хэрхэн дахин авах хүсэлтийг гаргаж шийдвэрлэх талаар видеог хүргэж байна. Та нууц үгээ мартсан тохиолдолд e-tax програм татах бүлэг дотор эргэн нууц үг дахин авах хүсэлтийг бөглөж илгээнэ. Ингэхдээ та регистрийн дугаарыг зөв, алдаагүй бүрэн бичиж оруулна. Дараагаар нь та шинэ нууц үгээ хүлээн авах боломжтой утасны дугаарыг бүртгэж оруулна. Дараагийн талбарт нь та нууц үгийг хүлээн авах боломжтой имэйл хаягийг алдаагүй бүрэн бүртгэж оруулна. Дараагаар нь та энэхүү хүсэлтийг илгээх татрын албыг сонгож мэдээллээ бүрэн шалгасны дараагаар илгээх товчийг дарна. Ингэснээр энэхүү хүсэлт маань амжилттай илгээгдсэн эсвэл ямар нэгэн алдаа гарч хүсэлт илгээгдээгүй талаарх мессежийг системээс өгнө. Хүсэлтийг илгээж мессеж өгсөний дараагаар энэ маань татрын албанд хүсэлт шийдвэрлэгдэх учраас тодорхой хугацааны дараа мессеж болон мэйл танд хүргэгдэнэ. Татрын алба энэхүү хүсэлтийг шалгахдаа энэхүү иргэн дээр бүртгэлтэй бүх утасны дугааруудаас шалгалт хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд холбоо барих утасны дугаараар таныг өөрийн эсхийг баталгаажуулах дуудлагыг хийнэ. Хүсэлтийг шийдвэрлэж нууц үгийг дахин үүсгэснээр таны хүсэлтэнд байсан имэйл хаягаар нууц үг илгээгдэнэ. Мөн утсаар мессеж хүргэгдэх болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.